Самбай цоноо эрхэм өндөд үзэгчтэй та бүхэндээ дахин уулзах таатай байна. Ингээ Максимус Айришийн барьцаан дээр дашнаар өмнөх дугаард би та бүхэнд Don Orange хоёрын шейкийг хийж үзүүлсэн байгаа. Одоо бол та бүхэндээ матча грин ти хийж үзүүлнэ. Нэг удаагаар бол матча ногоонцай. Матча нь болохоор powder буюу өтгөрүүлэгч. Нунтагласан одоо ногоонцайны навчиг нухалж нунтаглаад тэгээ матч болж байгаа юм шиг. Ингээ эхэлцгээе. За эхлээд бол 100 г сүү хөөсрүүлэх хэрэгтэй. Одоо жахалгаа өндөг хотогч юм уу ийм юмнуудаар хөөсрүүлж болно. Хөөсрүүлэхгүй хийсэн ч болно. Сүүгээ эхэлж хөөсрүүлээд дараа нь матчаа халуун бутсан усанд нэг халбарыг хий. Матчаа нэм шүү. Нэг халбарыг хийгээд за 50 г бутсан ус байх хангалттай. Сүүгээ хөөсрүүлэх хугацаанд энийг маш сайн худалдаж өгөх хэрэгтэй. За матчаа нь бол хүний эрүүл мэндэд ямар ч тийм хор нөлөө бол байхгүй. Яг л ногоон цайны одоо амин дэмэгтэй цусны эргэлт сайжруулна. Одоо ногоон цайг өдөрт бас нэг аягийг уух бас хүний IQ-ийн хөгжил бас нэмэгддэг гэдэг юм лээ. За матчтайгаа ингээд сайн хутгаж өгөөд за мөн нэг халбаг зүгийн бод хийгээд бас сайн хутгаж өгөх хэрэгтэй. За ингэж хутгаснаар бол уусаа цай маань бол ингээд хөрчин. Тийм учраас сүүл маш сайн халуун байх хэрэгтэй шүү. Хөөсрүүлсэн шүү. Ногоон цай зүгийн бол энэ сүүгөөрөө ингээд нийлэхлээр одоо хөөсрүүлсэнтэй маш гоё амт гарч ирнэ. Өглөө босоод одоо уухт бол бас нэг дортроос нэг гоё амтын хүн мэдрээд бас нэг гоё сэргэх байх гэж би бодож байгаа. Тийм учраас өнөөдөр та бүхэндээ энэ матчтай грин ти хийж үзүүлж байгаа шүү эрхэм үндэд үзэгчтэй. За ингээд сүүмээр бараг нийлэг боллоо. Тэбг харж байгаа хин маш сайн хөөсрүүлсэн шүү байгаа. За ингээд миний бэлтгэсэн матчтай грин ти бэлэн боллоо. За ингээд өнөөдрийн миний бэлтгэсэн матчтай грин ти маань бэлэн боллоо. Ингээд дараагийн дугаараар дахин уулзлаа түр баяртай үзэгчтэй. Баяртай. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.